Matrix бол өнөө цаг үеийн шилдэг кинонуудын нэг бол яа харахгүй мөн билээ. Гарсан цагаас ахуулаад бокс оффист дангаараа 400 сая долларыг босгож чадсан. Харин Matrix бол нийгэмд тесрэлт хийж чадсан кино. 20 жилийн дараа ч гэсэн энэхүү киноны бидэнд өгөх тэрхүү мессеж нь хоцрогдоогүй. Энэ бол зүгээр шинжлэх ухааны уран зөгнөлт кино биш. Бидний энэ амьдарч байгаа нийгмийг уран зөгнөл, фантази, тулаанд киноны төрлөөр гайхалтай дүрсэлж харуулсан баримтат кино юм. Чи яагаад Matrix-ыг заавал үзэх ёстой вэ? 20 жил өнгөрсөн ч гэсэн энэ кино бидэнд яг юуг ойлгуулахыг хүссэн бэ? Энэ бүхэн сэтгэл готролтой ганцаардмал софтверийн инженер, шөнийн цагаар нэр нүрээ нууцлсан хакер Нео гэдэг залуугийн амьдралаас их киноны эхэнд эмх замбраагүй хог новшоор дүүрсэн. Өрөөндөө тэрээр зүрмэглэж байдаг. Киноны энэхүү бүдэг бараа ногоон өнгийн фильтр нь түүний орчлон хорвоог үүсгэж нихилист үзэл сэтгэл зүрх нь хов хоос утга учиргүй зориггүй түүний амьдарч буй ертөнцийг буулгахыг хүссэн. Ноя Андерсон бол амьдралд ямар ч үнцэн утга учир байхгүй гэдэгт итгэдэг хүн. Түүний корпорацийн өрөөнд өрнөх 8 цагийн уйдгартай ажил нь тэр юу ч хийсэн бэ? Энэ бүхэн нь түүний амьдралд гоцгоод өөрчлөлт авчрахгүй гэдэгт итгэдэг. Кинон дүрслэх жижиг деталууд үүнийг бүр тодорхой болгож өгдөг. Жишээ нь Неогийн өрөөний дугаар 101. Жорж Орвеллийн 1984 хэмээх зохиолтой шууд холбогдож байгаа. Түүний номон дээр гардаг 101-р өрөө бол эрүүдэн шүүдэг өрөө юм. Хүмүүсийн хамгийн нуугдмал далд айдсыг системийн засаглалын үзэл бодолтой нийцүүлэхийн тулд гаргаж ирж сүрдүүлдэг. Неогийн амьдрал харин 101-р өрөөнд өдөр тутмын хийц хүрсэн хэмнэлээр шийдэгдэж байдаг. Амьдралаасаа тэрээр утга учир олохгүй байгаа. Үннийг тэрээр шөнийн хакерын амьдралаасаа хайдаг. Үргэлж арга мухарддаг. Matrix дотор өрнөх түүний амьдралд утга учир байхгүй. Гэвч нэг өдөр энэ бүхэн өөрчлөгддөг. Дэлгэцэн дээрээ сонирхолтой мессеж тэрээр олж хардаг. Matrix дотор чи байна гэд. Чи цагаан туулайг дагах хэрэгтэй шүү гэдэг. Энэ нь магадгүй өөр нэгэн хакерын тоглоом байж болох юм. Ингэсэн ч компьютерийн сүүлийн мессеж нь ток гэд хэн нэгэн хаалгыг нь тогшдог. Нео хаалгаа онгойлгох мөц хэсэг бүлэг хүмүүс чухал мэдээллийг түүний хадгалсан хуурцагнаас авахыг хүссэн. Түүний ердийн нэг бизнес болохоор нэг их тоосонгүй. 8-га хийсний дараа залуус түүний клубт үрлээ. Нео татгалзах гэж байсан боловч хүүхний мөрөн дээрх цагаан туулааны шивээсийг олж харав. Энэ нь саяхан олж харсан компьютерийн заавар байлаа. Үнэн төрөх зам байгаа гэж бодоод урилгыг тэрээр хүлээн авдаг. Цагаан туулайг хөөх шийдвэр нь Неогийн Matrix-ыг үгүйсгэх эхний алхам билээ. Гэвч хараахан үүнийг тэр мэдээгүй. Клубт тэрээр Trinity хэмээх бүсгүйтэй танилцдаг. Неог аюулд орсныг сануулдаг. Нео түүнийг интернетээр холбогдсон нэг хакер л гэж боддог. Trinity түүнд амьдралдаа сэтгэл хангалуун бус байдгийг нь сануулсан. Тэр Неог зориггүй гэдгийг мэдэж байлаа. Үн цэнгүй энэ амьдрал нь түүнийг зовоож байгааг нь сануулдаг. Нихилист үзэл түүний сүнсийг бүрэн гүйцэд эзэмдсэнийг маш сайн мэдэж байгаа. Арга зам байгаа гэдгийг нь сануулдаг. Кадр солигдож Нео ажлаасаа хоцрох гэж байлаа. Босто загнуулж байхдаа дотроо шаал өөр юм бодож байсан. Цагаан туулайг даах нь зүгээр нэг зүүд байсан гэж юу? Trinity гэж яг хэм бэ? Сүр сүлдгүй орших энэ амьдралдаа тэрээр хиймэл оршиход яг л тижээвэр амьтан шиг амьдардаг. Хүрээлэн байгаа энэ амьдралдаа бодтой оршин байдагт эргэлзэж байгаа энэ үед цагаан туулайг ихчийг бодлогошрон сонирхон. Өөрийг нь тамлах бичгийн ширээний ард робот шиг ажиллаа хийх гэж байх үед нь Morpheus хэмээх хүнээс утасны дуудлага авдаг. They're coming for you, Neo, and I don't know what they're going to do. Trinity-гийн түүнд сануулж байсан аюул бодит болохыг ойлгодог. Агентууд Неогийн араас ирсэн байлаа. Нео агентуудаас амжилттай бултаж чадаж байсан. Өөрт нь ирсэн дуудлагын дагуу аяллаа эхлүүллээ. Өөрийнхөө амьдралыг гартаа авч байлаа. Энэ бол Неогийн торноосоо гарч буй амьдралын чухал агшин. Үүний дараагаар түүний хамгийн том сорилт эхэлнэ. Агентуудаас салах цорын ганц зам бол цонхны тавцан дээгүүр алхаж явах. Гэвч түүний програмчлагдсан тархинд саад бэрхшээлийг даван туулах чадваргүй байлаа. Тэр өөрийнхөө дотоод нөөц бололцоондоо итгэхгүй байсан. Тэр зөвхөн 5 тухтай амьдрал тассан. Амьдралаа тэрээр эрсдэл гаргаж үзээгүй. Энэ нь түүний авьяас чадвар дотоод нөөц хүч чадлыг нь боомлж байгаа юм. Тэрээр зоригтой алхам хийхгүй байснаар түүнийг айдсынхаа боолн болсныг илэрхийлдэг. Үүний цаана түүнд амжилт ололт шинэ аялал байгаа гэдгийг тэр мэдэж байсан ч түүний энэхүү нихилист үзэл түүнийг энэхүү Matrix-т гацааж байгаа юм. Тэгээд Нео зорилгодоо хүрч чадаагүй бүтлгүйдсэн. Түүнийг байцаалтын өрөөнд авчирсан байлаа. Эхэндээ Нео өөрийгөө засгийн газрын энгийн нууц байгууллагт шалгагдаж байна гэж бодож байсан. Нео өөрийнхөө эрх үүргийг шаардаж эхлэхэд тэд амийг нь хамхичихсан. Яг л хар шидийн дом шиг. Тэгэд түүнийг хүүсээр нь дамжуулж байршил тогтоогч робот хийдэг. Ингэснээр Нео үргэлж Matrix дотор харагдах болно.
Тэрээр бол тэрс үзэлтэн. Эдгээр хүмүүст нийгэм хамгийн их аюул заналхийг л үзүүлдэг хүмүүс. Яг ингээд хар даарсан зүуднээсээ сэрэх мэт болдог. Энэ бүхэн зүү зэрэглээ шиг л санагдаж эхлэв. Morpheus дахиад л түүн рүү залгаж эхэлсэн. Trinity болон багийн гишүүд түүнийг авдаг. Morpheus очихоос өмнө Trinity түүнийг хүүснээс байшил тогтогчийг гаргаж авдаг. Энэ бүхэн зүүд байсангүй. Энд тэрээр өөрийнхөө ментортойгоо уулздаг. Эзэнгүй оромжин дотроос түүнтэй мэдчилдэг. Morpheus түүний бүх зүн савн үнэн болохыг баталдаг. Түүний амьдрал бүхэлдээ худал хуурмаг болохыг нотолдог. Матриц дотор боол байхаар заягдсныг нь ойлгуулдаг. Ийм л учраас тэрээр маш их сүр сүлдгүй ажилчин анги болсон юм. Энэ бүхэн анхнаасаа төлөвлөгдсөн байсан. Гисэн хэдий ч Morpheus түүнд сонголт өгдөг. Харанхуй чигээрээ энэ амьдралдаа гацах эсвэл үнэн мөнний зам мөрийг олж нээх. Яг л бидний амьдрал шиг хинч матриц дотор амьдарч байгаагаа ойлгохгүй. Хүн өөрөө л тэрхүү матрицаас гарах арга замаа олж авах хэрэгтэй. Тэгээд Morpheus гартаа улаан цэнхрийн өнгийн эм гаргаж үзүүлдэг. Түүний зүүн гарт цэнхэр эм байдаг. Нео үрд харанхуудаа гацах. Энэ хүн эмийг ууснараа утга учиргүй матриц дотор гунигт амьдралаа юу ч бодлохгүйгээр сэрж өнгөрөх юм. Дахиж үннийг хизээч олж мэдэхгүйгээр харанхуудаа амьдрна гэсэн үг. Харин нөгөө гарт нь улаан эм. Энэ эм түүнийг матрицаас гаргана. Хорвоо ертөнцийг бодитоор харж гашуун үннийг мэдэрч амьдрна. Энэ бол Неогийн эргэлтийн цэг юм. Гол дүрийн маань дайчны замнал эндээс эхэлж байгаа. Хүн дөрлөгтөн бүхий л түүхийн цаг хугацаанд үлгэр домогт гардаг дайчны замналыг үргэлж хүүрнэ өгүүлдэг байсан. Оддын дайнаас ахуулаад Библи гээд бүгд дайчны замналаар замнадаг. Энэ бүхэн хүний сэтгэл зүйтэй холбоотой. Өөрийгөө ялан дийлж зовлон бэрхшээлийг даван туулж амьдралынхаа утга учираа олж буй тэрхүү дүрээр дайчин хүн замналаа олох ёстой. Бодит амьдрал дээр сайн талын дүр үргэлж өөрийгөө хөгжүүлж, өөрийнхөө арчаагүй сул дорой залхуу байдлаа ялан дийлж байгаагаар дүрсэлдэг. Нихилист амьдралын эсрэг тал нь өнөө цагийн хувь хүний хөгжлийн тренд билээ. Дэлхий дээр байгаа бүхий л шашин шүтлэгт бод мөрийн зэрэг, дахин төрөх, гэгэрэлт хүрэх замнал гэх мэтэр өөрийгөө ялан дийлэх дайчны замналыг хүүрнэн өгүүлдэг. Чи тав тухайн бүсээсээ гарсан цагт үргэлж үнэн мөнний зам руу ойртож байдаг. Өөрийгөө ялан дийлэх бүртээ энэ нь чамд амьдралын чинь утга учиртай болгож байдаг. Энэ бол матрицын гол санаа юм. Нео улаан эмийг уугаад түүний өмнө хорвоо ертөнд сарниж эхэлдэг. Дараа нь унтаад боссон өөрийнхөө жинхэнэ бодит оршихуд дахин төрдөг. Түүнийг энерги болгон хувиргаж байсан төхөөрөмжнүүдээс салдаг. Эргэн тойрны хартал бодит амьдрал тэр машины батарейг цэнэглэх ферм байснаа ойлгодог. Машин түүнийг сэрснийг хараад төхөөрөмжөөс салгаад түүнийг хог руу хайдаг. Живсэн түүнийг багийн гишүүд нь аварч түүнийг эмчилдэг. Эмчлүүлж байхдаа тэрээр хурц гэрэл нүд нь яагаад мэдрэг байгааг асуусан. Бодит амьдрал дээр хөдөлгөөн хийж байгаагүй учраас түүний булчин шүрмс нь агшсан байлаа. Би нарай гайгүй болонгод тэрээр Morpheusтэй хамт сургалтын програмд ордог. Учир нь Morpheus түүнд матрицыг ойлгуулах хэрэгтэй болохоор. Эхэндээ Нео өөрийгөө компьютерийн стимуляц дотор амьдарч байснаа хүлээн зөвшөөрөхгүй байсан. Morpheus түүнд үнэнтэй эвлэрэхэд хэцүүг нь ойлгуулдаг. Чиний бүх 5 мэдрэхүй зөвхөн тархины мэдрэлийн эсүүдийг өдөөж өгснөр хиймлэр мэдэрч байгааг тайлбарладаг. Үүний дараагаар бодит амьдрал зүүдэн дэх амьдралаас илүү аимшигтэй гэдгийг харуулдаг. Хиймэл оюун ухаан хүн төрөлхтнийг дарангуйлж эхлэхэд нарыг хааж хар бараан үүлээр хочход машинууд эрчим хүчний нөөцгүй болно гэж цөмийн үйл ажиллагаа явуулсан тухай ярьдаг. Цөмийн тесрэлтийн дараа дэлхийн ертөнц эзгүүцүүл гамшигын ертөнц болсон. Машинууд дэлхийг захирч хүн төрөлхтөн компьютер дотор амьдарч эхэлсэн. Энэ хүү зүүдний ертөнцийг матриц гэж нэрлэдэг байгаа юм. Хүн төрөлхтний оюун санааг боолчлох шорон. Дотор нь амьдарч байгаа хүмүүс бодит амьдрал уу зүүд үү гэдгийг ч ялгахгүй. Мөхөөл насаараа матрицыг бодит хэмээн итгэж амьдрна. Цааш нь дэлгэрүүлж Нео болон хүн төрөлхтний авралын замд хөтлөх дахин төрсэн сонгогдсон нэгэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Матриц дотор юу ч өөрчлөх боломжтой нэгэн юм. Тэр бол Месиа буюу сонгогдсон нэгэн. Бодит амьдралтайгаа дасан зохицож чадахгүйтэйгээ давхцаад Неогийн үнэн мөнний зам мөрн түүний сэтгэлийг шоконд оруулдаг. Түүнийг тойрон хүрээлэх бүхэл бүтэн ертөнц болох түүний найз нөхөд хүсэл мөрөд амьдралын дурсамж гээд энэ бүхэн нийгмийн цөөнхийг бүрдүүлдэг элитүүдийн зорилгын төлөө ашиглагдаж байсан. Матриц бол хүн төрөлхтөн зориулсан маш том сануулга юм. Шинэ эрэнд хүрэх бидний нийгмийн чиг хандлагыг талаар сануулж байгаа. Технологи бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгдснээр нийгмийн элитүүдийн тусын тулд тархиа угаалгаж байгаа. Бидний өнөө үед контент тренд мэдээллийн урсгалыг тархи руугаа ямар ч фильтргүйгээр юулж байгаа. Реклам зар сурчлага хэвлэл мэдээлэл бидний оюун санааг боолчилж байдаг. Ингэснээр эргээд том компани корпорациуд эндээс ашиг олж чаддаг. Зөвхөн бүтээгдэхүүн гаргах биш тэрхүү бүтээгдэхүүн тохирох хэрэглэгчдэд сургаж бэлтгэж байдаг.
Түүнд зориулсан бүтэц системийг бүрдүүлж үүнийгээ дагаад соёл хүмүүсийн хэв шин чанарыг бий болгож чаддаг. Том технологийн компанид үүнд гол үүрэг ролиг үүсгэж чадаж байгаа. Өдөр тутмын амьдралдаа чи бодит байдлыг биш виртуал ертөнцид оюун санаачин амьдарч байдаг. Тэд чиний сэтгэл хөдлөл, айдас төгшөөр, депресс, өсөглөн, хүсэл тачаал, инээд найргаан гэд бүхий л эмоц дээр чин тоглолт хийдэг. Чиний өдөр тутамдаа үзэж байдаг контент, мэдээлэл бүхэн үзээд өнгөрөх entertainment биш. Цөөн элитүүдэд хэрэгтэй маш их хэмжээний ашиг орлого оруулж байдаг дата мэдээлэл юм. Нүдээр үзэж байгаа бүхэн чихээрээ сонсож байгаа мэдээллүүд, та нарын сенсацлж байгаа мэдээллүүд, та нарын стресстэй амьдралын чинь сатаарл биш. Өдөр тутамдаа хэрэглэж байгаа хар тамхи болон хувирсан. Ийм учраас Matrix-д эдгээр агентууд сэрж мэдэрч гэгэрсэн хүмүүсийг ангуучилж байдаг. Нео одоо өөрийгөө юуны эсрэг тулж байгаагаа ойлгож ухаарч байна. Хүмүүст үнэн мөнний замыг харуулахын тулд бие махбод оюун санаагаараа бүхэл бүтэн системийн эсрэг тулах хэрэгтэй болж байна. Бүхэл бүтэн хүн төрөлхтний хувь заяа түүний гарт. Matrix дотор оюун санааны бэлтгэлээ хийж суралцсанаар айдас нь аажмаар алга болдог. Morpheus түүнд тулааны сургалтын програмд түүнийг урьдаг. This is a sparring program, similar to the programmed reality of the Matrix. It has the same basic rules like gravity. What you must learn is that these rules are no different than the rules of a computer system. Some of them can be bent. Others can be broken. Компьютерийн алгоритм дотор хизээч оролдож үзээгүй кунфугээс сурдаг. Нео болон Morpheus хоёр тулааны бэлтгэлээ хийдэг. Morpheus түүнийг болгож тавьсны дараа түүнээс яагаад ялагдсныг нь асуудаг. Нео түүнийг дэндүү хурдан байна гэдэг. Morpheus түүнд тулалдах гэдэг булчин шүрмэс гэхээс илүү оюун санааны зүйл гэж хэлдэг. Түүнд Matrix дотор байхад чамд агаарч хэрэггүй гэдгийг хэлдэг. Ингээд Нео дараагийн тулаанаар Morpheus-ыг дийлж байлаа. Тэрээр энэ бүхэн оюун санааных болохыг ойлгодог. Оюун санаагаа ялж чадсан хүн бүхнийг ялж чаддаг. Энэ хүмүүжийг багийнхан бүгд зүрх даран хардаг. Энэ бүхэн сэтгэл судлаач Джон Кэмпбеллийн хэлдэг сорилт бэрхшээлийг туулах дайчны замнал юм. Оюун санааны тэмцэл тухайн хүний амжилтанд хүрэх гол түлхүүр болдог. Өөрийгөө ялан дийлж, зовлон бэрхшээлийг давах дайчны замнал нь түүний судалгааны гол ажил байсан. Дайчин хүн үл мэдэх аялалд гарснаар энэхүү алхмыг хийдэг. Ингээд шинэ ертөнцид хөл тавьдаг. Matrix-аас анх гарсан цагаас өөрт хэрэгтэй бүхэл чадруудыг алхамаар сурдаг. Дахиад Morpheus-тэй бэлтгэлээ үргэлжлүүлдэг. Түүний сурч байгаа бүхэн үнэнд хүргэдэг. 5 тухаасаа гарах бүртээ бодит ертөнцид Matrix-ийн аль альны гашуун туршлагаас суралцж байгаа. Бодит ертөнцид яг адилхан хот байрлал байгууламжтай Matrix доторх өөр программыг танилцуулдаг. Машин техник хүмүүс хот байрлал гэд Morpheus түүнд Matrix бол түүний дайсан гэдгийг ойлгуулдаг. Системээс хэтэрхий хамааралтай учраас хүмүүс системээс гарахыг хүсдэггүй. Гэвч Нео даашинцтай бүсгүн араас нүдээс алгадаггүй. Эргээд хартал нөгөө бүсгүн Неоро буу шагаах үед агент болон хувирдаг. Эдгээр туршуулууд бол Matrix дотор юуг ч хүснээр өөрчилж захирах чадaltaй компьютерийн хамгаалтын програм юм. Эдгээр туршуулуудтай тулалдсан бүхэн хаалгадсан. Мэдээж Нео бол шилэгдмэл учраас эдгээр туршуулуудаас илүү байх ёстой. Энэхүү зүүдний ертөнц өнөө цагийн хэрэглэгчийн боол сэтгүүтэй яг адилхан. 90-ад оны ихэнх кинонууд энэхүү хэрэглэгчийн сэтгэл зүг чухалчилж авч үзсэн. Хүмүүсийг илүү ихээр хэрэглээнд донтуулах нь бизнесүүдэд ашигтай. Одоо бол бид эд материалаас гадна оюун санаа, хэвлэл мэдээллийн хэрэглээнд донтсон. Хүний үнц нь байр суурь, үзэл бодол, итгэл үнэмшил бүхэн ашиг болон арилжаалагддаг болсон. Бидний үнц нь үзэл бодол, итгэл үнэмшил, соёл, ёс суртахуун бүхэн технологиор удирдуулсан. Ингээд утга учиргүй, зориггүй, дуулууртай номхон хүн сүргийг бий болгож байгаа. Нео энэхүү амьдралын замналаа олсон шиг бид ч гэсэн өөрсдийн аяллаа эхлэх хэрэгтэй. Matrix бас habitus хэмээх ойлголтыг харуулдаг. Habitus бол бидний бага наснаас өвлөн авсан гүн гүнзгий зуршил юм. Хүүхэд наснаасаа бидний өвлөн авсан нийгмийн дүрм журам, соёл, чиг хандлага, хүрээлэн байгаа бүхэн бидний зан төлөвт суурьшиж байдаг. Энэ бүхэн зүгээр нэг зуршил бодоод үлдэх биш. Хүмүүсийн бодол санаа, ертөнцийг үзэх үзэлд нөлөөлж байдаг. Habitus нь яг л видео тоглоомын дүрм шиг, логикгүй зүйлс нь байж болох зүйл шиг хүлээн зөвшөөрөгдөж дараа нь тэр дүрм нь мөрдөгдөх ёстой. Эрвчи гольфийн дүрмийг хараад үзвэл шал утгагүй тоглоом. Бөмбөгийг аваад зүгээр нөхрөө яагаад хийчих болохгүй байна? Гольфийг анханасаа арай өөр өнцгөөс харсан болохоор мэдээж гольфийн дүрм шалтгаантай болоод тэгж байгаа. Дүрм байхгүй бол бүхий л тоглоомны мөн чанар алдагдаж эхэлдэг. Habitus нь өөрийн гэсэн тогтсон дүрм гэж байхгүй. Чиний өсөж төрөнсөн орчин нөхцөлийг тодорхой логикгүй дүрмээр удирдах байдаг. Дүрм журам тогтсон бүтцийг хэн удирдан тэдгээр хүмүүс бидний бодол санааг захирч байдаг.
Чи өөрийнхөө амьдралын мөн чанарын талаар асуулт асууж эхлээд эдгээр оюун санаагч нь боолчилж байгаа тогтсон ойлголтыг авч хаяхад хорвоо ертөнцийг яг байгаа чигээр нь харж эхэлдэг. Matrix кино бол үүний үлгэр жишээ илэрхийлэл юм. Энэ бол чиний амьдрч буй оюун санааны шорон. Чиний юу үзэх, юуг үнэлэх, яаж амьдрахыг чинь зааж байдаг. Гэвч эдгээр тогтсон ойлголтууд үнэн байх албагүй. Эдгээр тогтсон ойлголт итгэл үнэмшил дүрм журмад ялзарч эхлэхэд тогтолцоо нуурж эхэлдэг. Нё чөлөөлөгцнөр тогтолцоо баг багаар нуурж эхэлдэг. Өөрийнхөө зүүдний хуурамч амьдралаасаа салснаар тэрээр өөрийгөө хүчирхэгжүүлж үнний эрэлт гарснаа түүний амьдрал нь утга учиртай болж эхэлдэг. Нё Matrix-д бэлтгэлээ хийж байх үеэр Cypher хэмээх эсрэг дүр гарч ирдэг. Түүний кинон дээрх эхний монолог нь ерөнхийдөө цэнхэр имийг авах байж гэж гом. Тэгээд Нёд түүний замнал нь эрсдэлтэй аюултай болохыг сануулдаг. Cypher Matrix дотор туршуулалттай ресторант харилцан яриа өрнүүлснээр кино ерөнхийдөө гол үйл явдал руугаа ордог. Бүхий л багийнхнаасаа урснаар дахиж Matrix-д амьдрах, эрхөө олж авах тухай наймаалцдаг. Дахин Matrix-д амьдрахдаа алдартай баян жүжигчин болохыг хүсдэг. Тэгээд өөрийнхөө жинхэнэ амьдралынхаа дурсамжаас салахыг хүссэн. Түүний дүр тэр чигээрээ харанхуйд амьдрах нь ерөөлтэй амьдрал гэдгийг билэгддэг. Дараа нь багийнхан болон Нё бүгдээрээ гол зангилааг тайлах зөнчтэй уулзгаар болдог. Гэрт оронгууд хүүхдүүд физикийн хуулиас давсан боломжгүй зүйлсийг хийж байлаа. Нэг хүү Нёгийн өмнө халбахыг уяраадаг. Нё хүүд халбахыг ингэх боломжгүй гэдэг. Хүү түүнд халбах гэж байхгүй гэдэг концептыг тайлбарладаг. Боломжгүй зүйлс гэдэг яг үнэндээ тархинд байгаа бэрхшээл болохыг ойлгуулдаг. Нё өөрийн оюун санаагаа чөлөөснөр халбах түүний өмнө нугардаг. Энэхүү халбах нугардаг үзэгдэл хамгийн чухал үзэгдэл. Энэ нь түүнд Matrix-аас гарах арга замыг зааж байгаа юм. Бодолд юуг тусгаж чадна хүн амьдрал бүхнийг бүтээх боломжтой. Өөрийнхөө сэтгэлгээг өөрчилж чадсан цагт амьдрал өөрөө өөрчлөгдөж эхэлдэг. Сэтгэлгээгээ өөрчлөн гэдэг зөвхөн дотоод мөн чанар биш, бас гадаад хүчин зүйлс байдаг. ертөнцийг харах өнцгөө өөрчилснөөр эргэн тойрны амьдрал чинь өөрчлөгддөг. Бид өөрсдийнхөө бодол мэдрэмжээр өөрийнхөө амьдралыг бүтээж байдаг. Бидний бодол мэдрэмж орчлон ертөнцид ямар дохио өгнө, тэрхүү мэдээллийн дата нь бидний амьдралд биелэлээ олдог юм. Оюун санаагаа юугаар дүүргэх нь энэ бол бидний сонголт байдаг. Нёгийн оюун санаа чөлөөлөгдсөн болохоор энэ бүхэн зүгээр л нэг Matrix-ийн өчүүхнийг фигмент гэдэгт итгэснээр халбах түүний өмнө амархан нугардаг. Дайчны замналаа үргэлжлүүлэхийн тулд зөнчтэй уулзаж өөрийгөө сонгогдсон нэгэн гэдэгт итгэж өөртөө бүрэн итгэх ёстой. Тэгэхэд бол зөнчтэй уулздаг. Гэвч зөнч түүнийг шилэгдмэл биш гэдгийг хэлдэг. Нё энэхүү таагүй мэдээг сонссны дараа Нё дежаву буюу хурамч цаг хугацааны илэрхийллийг бэлэгддэг хар муур дахин гарч ирснээр мэдэрдэг. Үүний дараа багийнхан Matrix дотор саатал гарсныг анзаардаг. Cypher-ийн тусламжтайгаар тэдэнд өрх тавьсан байлаа. Байдал эндээс буруугаар иргэдэг. Morpheus агент Smith-д баригддаг. Үлдсэн хүмүүс нь гаражинд нуугддаг. Cypher багийнхныгаа бүгднгийг нь ар хударгаар нь хутгалжээ. Гишүүдийн ихэнхийг нь алаад Нёг алхаас өмнө түүний багийн нэг гишүүн түүнийг зогсоодог. Энэ үйл явдал дайчны замналын чухал нэг сегмент юм. Замналаас эхлэхээс өмнө замд чинь саад болсон нэгэнтээ заавал нүүр тулах ёстой байдаг. Matrix-д тэр хүн нь Cypher юм. Иймэрхүү нөхдүүд амьдралын чинь алхан тутам таарах болно. Хүмүүс чамайг амжилтанд хүрээсэй гэж хүсэхгүй. Чамайг хүрээж байгаа тэрхүү Matrix-ийн хуурамч ертөнцөөс гарахыг зөвшөөрдөг. Учир нь чи тэгж чадвал тэр хүмүүс харанхуй болж, чи харин гэрэл гэгээ болж тэдэнд харагдах учраас тэд өөрсдийнхөө сул дорой сэтгэл зүй бас арчаагүй байдлаа мэдэж байгаа болохоор үннийг нэгэнт мэдсэн цагт худал хуурмаг руу дахиж явах шалтгаан байдаггүй. Дараагаар нь киноны чухал хэсэг рүү ордог. Morpheus болон Torshul Smith хоёрын харилцан яриа. Alpha төрлийн хоёр ертөнцийн ухамсар зөрчилддөг. Хүн ба хиймэл оюун ухаан. Smith хүн төрлөختөн ховдог шунхаа нийгмээ сүйтгэдэг шимэгч хорхоо гэдэг. Хэдийгээр машин ч гэсэн түүний концепт нь буруу биш билээ. Яг Morpheus шиг Smith ч гэсэн Matrix-ыг үзсэн яддаг. Харин Smith өөрийгөө бүхнээс дээгүр гэж боддог. Smith Matrix-ыг үүсгэсэн элитийг төлөөлдөг. Тэр Matrix дотор байдаг хүмүүсийг үзэн яддаг. Гэвч түүн дотор амьдарч байгаа хүмүүс түүнийг амьдруулж байгаа бол гол их үүсэр юм. Тиймээс түүн тэднийг үзэн ядхаас өөр арга зам байдаггүй. Хүмүүс өөрсдөө тэр ерөөлтөй харанхуй бүдүүлэг байдалтай амьдардаг. Тэд бодит ертөнцийн тэрхүү аимшигт харанхуйг мэдэхгүй. Morpheus-ыг сэтгэл зүйд нөлөөснөр гадаад ертөнцид амьдрах хүн төрлөختний эцсийн хорогдох газрыг олж устгах юм. Энэ газрыг Zion гэдэг. Smith энэхүү мэдээллийг олж авахаас өмнө Neo болон Trinity байгаа газар очиж тулалддаг. Morpheus-ыг аварч чаддаг. Morpheus Trinity хоёр утасны бүхээгээр амжиж гарах үеэр Neo Smith-тэй хамт үлддэг. Энэ хоёр тулалдаж эхэлсэн ч Neo түүнийг арай л барахгүй байлаа. Тэгээд Neo буудуулдаг. Энэ бүхнийг Trinity Morpheus хоёр Matrix-ийн гадна харж байлаа. Trinity Neoгийн чихэнд өгсөн хүнд дурлан хэмээх зүнчийн үгийг шивнэлээ. Тэр бол шилэгдмэл. Neog үнсний дараа гайхамшигтайгаар дахин амьдардаг.
Энэ бол мэдээч дайчны замналын цөхөрсөн газараас итгэл найдвар олж авахдаа ижил төстэй зүйл юм. Нео Морфеусыг аврах сонголт хийснээр тэр өөрийнхөө замналынхаа сүүлийн алхмуудыг хийж байгаа юм. Үхэл ба амьдрал гэдэг нэг зүйлийн хоёр өөр тал нь юм. Энэ бүхэн мэдээж метафорын шинж чанартай. Зориггүй нихилист өөрийгөө голдог, үзэн яддаг хуурамч хэмэл ертөнцид амьдардаг ноён Андерсон аль хэдийн үгсэн. Харин түүний дотроос Нео дахин төрсөн юм. Энэхүү үйл явдалтай уялдаа холбоотойгоор дараа нь өрнөх бүхэн Неогийн замнал төгсгөл рүүгээ ойртож байгаа юм. Морфеусыг аврахаар барилга руу орж туршуул болон хамгаалтын програмуудтай тулалцсанаар тэр шилэгдмэл болдог. Тэр өөрийнхөө оюун санааг ялан дийлснээр өөрийнхөө дайчны замналыг гүйцээдэг. Эцэст нь амьдралынхаа утга учирыг олдог. Хорвоо ертөнцийн бодит үнийг хүлээн зөвшөөрснөөр Неогийн харах өнцөг өөрчлөгдөж түүний эргэн тойрон зүгээр л компьютерийн код. Тэр маш амархан Смитийн дотор ордог. Тэгээд биеийг нь дэлбэлдэг. Үүнээс болоод үлдсэн туршуулууд цухтаадаг. Үүний матрицаас хурдан гарч хүлгийн хамгаалах цахилгаан гүйдлийг идэвхжүүлдэг. Ингээд машинуудаас аврагдаж чаддаг. Canon-ы төгсгөлд утасны бүхээгт шууд үзэгчдтэй ярилцаж жинхэнэ үнэн хүн бүрт таниулна хэмээн ярьдаг. Ингээд тэнгэр рүү нисээд Canon-ы кадр дуустдаг. Энэхүү төгсгөлийн сцен нихилист утга учиргүй зориггүй амьдралын хүлээснээсээ гарахыг илэрхийлдэг. Бид өөрсдийнхөө эвдэрсэн хабитус тогтсон дадал зуршлыг өөрчилж эргэн тойрон энэ ертөнцийн хуурамч үндсэн дүрм журмыг өгүүлснээр тэр хүн жинхэнэ гэрэл гэгэрлийг олох болно. Бидний өдөр тутмын энэхүү шунал хэрэгцээ чамирхал, зэндархал энэ бүхнээс татгалзаж та өөрийнхөө амьдралынхаа жинхэнэ утга учираа олж дайчны замналаа дуусгах боломжтой. Энэ бол таны гарах ёстой матриц юм. Нео өөрлөө нь буудсан сумыг төвөггүй зогсоож байгаатай адил виртуал ертөнцид тань тулгарх тэдгээр бэрхшээлүүд ач холбогдол өгч хэрэггүй зүйлсээ тархиад дүүрхэ болж жинхэнэ амьдралдаа анхаарал хандууснаар таны амьдрал өөрчлөгдөх болно. Энэхүү төгсгөлийн гол хэсэг нь өөрийнхөө оюун санааг захирч өөрийг чинь хязгаарлаж байгаа итгэл үнэмшлийг ялан дийлэх оюун санааны хүчтэй болж байгааг илэрхийлдэг. Өөрийнхөө айц төгшүүрийг ялснаар Нео бүгдийг ялан дийлэх хүч чадалтай болдог. Өөрийгөө ялан дийлсэн хүнд энэ амьдралын асуудал бэрхшээл түүний өмнө юу ч биш болдог. Чи өөрийнхөө хандлага, донтолт, айц төгшүүр, харилцаа, эрүүл мэнд болон хувь заяагаа гартаа авснаар чи өөрийнхөө төөрөлдсөн тэрхүү зүүдний ертөнцөөс сэрэх боломжтой.